Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар уламжлалгын зохион байгуулдаг үндэсний бичиг соёл номын өдрүүд энэ жил 39 дахь удаага илүү хүншин их дэлхийгээ хайрлах өрөөнд улс орон даяар өргөн дэлгэр болж байна. Монгол Улсын соёлын гай зүтгэлтэн Сүрэнжовын нэрэмжит Хөвсгөл аймгийн нийтийн номын сан Мөрөн хотын Чингүнжовын талбайд номын баярыг тэмдэглэлээ. Энэ үеэр шилдэг уншигч хүүхдүүд болон номын баярыг угтсан уралдаануудын шилдэгүүдийг тодруулж шагнаж хуурмшууллаа. Ингээд 75 Сүрэнжовын нэрэмжит манай Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн хамт олон 3 дугаар сараас хойш номын баярын 39 баярынхаа үйл ажиллагаанд зориулж олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж явууллаа. За энэ уралдаан маань үлгэр амилсан тайз, эд уншигч хамт олон илүү хүншээ зэрэг олон уралдаан тэмцээнүүд за хангаа бүсийн яруу найрагчдын дундах уран зэрэгтгэмж богинол өгүүлгийн уралдаан зэрэг томоохон ажлуудыг зохион байгууллаа. Номын баярын үеэр Хөвсгөлийн зохиолчид ном бүтээлийн хүүхдийн номын өргөө төвийн хамт олон энэ онд гарсан шинэ номуудаа уншигчдад танилцуулжээ. Энэ удаагийн Мөрөнгийн номын баярт манай хүүхдийн номын өргөө дэлгүүр энэ хаврын номын баяр дээр шинээр хэвлэгдэн гарсан зохиолчдынхаа ном бүтээлийг нэгэн төлхөө авчирж уншигчдад танилцуулж байна. За эдгээр номноос ерөнхий сайд асан Санжин Баяргаан 60 хоног 70 нөхөөс гэсэн ийм шинэ номнууд бас гарсан байна. Мөрөнгийнхаа номын баяр дээр манай зөвөрийн зүгээс бол уншигчдаа хүртэл болгоод ингэж байж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд хэрэгжиж байгаа бие даан амьдрах хөтөлбөрийн хүрээнд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд номын баярт оролцож сонирхсон номуудаа худалдан авч байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс энэ номын өдрөлтөд оролцож байна. За манай хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв дээр болох бие даан амьдрах хөтөлбөр гэдэг хэрэгжиж байгаа. Өмнөх хөтөлбөр нь болохоор харааны бэрхшээлтэй 3 иргэн хамрагдж исэн бол одооний энэ хөтөлбөрт маань тулгуур эрхтний бэрхшээлтэй 3 хүн хамрагдж байгаа. За тэгээ өөрсдийнх нь хүсэлтийн дагуу энэ номын өдрөлтөд оролцох гэсэн дагуу бид хэд ирээд сонирхоод явж байна. Энэ хөтөлбөрөөр маань дамжуулаад ерөнхийдөө тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс яаж бие дааж амьдрах юм бэ те? Яаж нийгмийн амьдралд оролцох юм гээд энэ зүйлүүдийг ер нь сурч мэдхээр ер нь энэ хөтөлбөрт оролцож байгаа. Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн хамт олон номын баярыг угтан хүүхд залуусын унших соёлыг дэмжих, соён гэгэрүүлэх олон ажлыг өрнүүлж, онгорсноос хойш танхим захин болон зөвөрийн үйлчлэгээр дамжуулан 15 мянган хүүхд залуус иргэнд хүрч үйлчилсэн байна. Номын баярын хүрээнд илтгэлийн уралдаан, уншлага, үндэсний бичгээр уншицгай, тэргүүний хурдан унших зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж, тэгш хүртээмжтэй номын сан хөтөлбөрийн хүрээнд өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчлэгээг тогтмолжуулжээ.